За сайн байцгаана уу? Монголын аялал жуулчлал амаа манай пэйжийг дагдаг хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ пэйж дээр бидний Монголын амралтын газрууд, аялал жуулчлал зориулж үйлчлэгээ явуулдаг газруудын мэдээллийн сан бүрдүүлж байгаа. За тэгээд өнөөдөр бид нэр найз нөхдөөрөө Баян Монголиан гэдэг амралтын газар руу амрахаар явж байна. За тэгээд энэ амралтын газрын тухай мэдээллийг бас энэ сандаа хадгалаад дараагийн хүмүүс ч гэсэн энэ Баян Монголиан гэдэг ямар газар байд юм бэ гэж тийм одоо мэдээлэл авмаар бол миний бичгээс бас үзэж болох юм аа. За энэ амралт болохоор Сонжин болдгоор хаашаа эргээд одоо байдаг газар байна. 10 хэдэн километр яваад. Энийг хардаа үзэлтэй. Ийм гоё газар байна. Тэгээд ерөнхийдөө нүүдэн дээр Монгол улсын далбай, тэгээд Австрийн далбай ах шүү. Тэгэхээр Австри Монголын хамтарсан юм газар юм шиг байна. Модон дүнсэн байшингуудтай Монгол гэртэй. Тэгээд юм гоё газар юм шиг санагдаж байна. Энэ амралтын бас давуу тал нь юу нөхөр өвөл одоо энэ гадаа машинаа тавихаар машин хөлдчихдэг. Тэгээ энэ дотгошооноо оруулчих гээд хэлээ. Гараж руу машинаа оруулж тавих гээд ирж байна. За тэнцээ зочид өөрөөсөө грил хаус гэдэг шорол махаа шаарддаг болох юм байна. За энэ ч болохоор хүүхдийн тоглоомын талбайтай, саксны талбайтай. За энэ ч болохоор ингээд террастай хамгийн сүүл хөрөн болсон юм шиг байна. За Монгол гэрүүдтэй энэ дүнзэн байшингуудтай цаана бас байшин баригдаж байгаа юм байна. За энэ болохоор үндсэн Баян Монголиан гэдэг дүнзэн байр нь бол энэ юм байна. За үндсэн байртай танилцъя. Та манай энэ Монголын аялал жуулчлал амаа гэдэг энэ мэдээллийн сангийн тусламжтай манай аялал жуулчлалын биевийнхээ үйл ажиллагаатай танилцаад юуг хөгжүүлэх үү, ерөөхдөө нэгдсэн тийм жигд болох хэрэгтэй. За энэ үүднээс юм. Сайн байна аханда. Амаа нэр дээр захиалга байна тий? За. Снарт 8 гэсэн байшин. За баярлалаа. Энэ ахын бичлэг хийж болох байх энэ үү? Энэ танаа зоогийн газар уу тий? За зоогийн газар гэдэг энэ өөрөө байт юм байна. За дотроо бол юм тоглох юм нэ. За энэ нөтиг юм. Ямар нэлтэй. За нийтээ 14 гэмээр ихтэй байна. За хоёр давхар дээр нь ийм гаднаа юм террастай юм байна. За тэгээд энэ ч арга хэмжээ зохион байгуулдаг цаалт байна. Хоёр давхар дараас энэ юм гоё террастай юм байна. Байрнууд нь бол ихгүй тухлаг харагдаж байна. За Баян Монголиангийн жирийн өрөөг нь одоо энэ ч үзүүлье. За модон машинтай юм байна.
Яа. Гоё өрөөтэй юм байна. За зурагт хөрөгч камертай. За хамгийн гоё нь ийм том цанхтай. Бас дээр гоё цанхтай юм байна. Загварын хувьд бол их гоё сэтсэн байна гаднаа. Террастай. За тэгээд чинь нааддаг. Дээр бас хоёр давхартай юм байна. За 0 өрөө. Гоё налтай юм байна. За тэгээд энд дэс шаттаар гардаг. Анчаал хар хүүхд юм бас. Тэгдэг өрөө юм байна. За тэгээд дээрээс юм байх нэ. Харин хоолнд цоон нэг шилжсэн байна. Мишель. За өнөөдөр энэ захиалгуудтай болохоор люксд нь орж чадахгүй юм байна. Гэтэ ингээд люкс бичлэг хий гэж буугаад зөвшөөрөл авчлаа. Люкс хөрөгнөөс үзье. За стандарт өрөөнөөс хамаагүй том юм байна. Хата террастай. За энэ онцлог бол энэ жигээ галт төлж сууд юм байна. Нөгөө юугаа бодвол. За тэгээд энэ дээр артай. Бас хоёр давхар. Харин цэвэр өрөөнө. Төвштэй хамаагүй гоё тахлах гэдэг юм байна. За хоёр давхарлан гарч үзье. За Монголын бүх амралтын газрууд заавал Монгол ирээдэг. Тэгээд Монгол хэр нь ямар гэдэг юм зэ. За ингээд энэ бол жишээлбэл 5 харахаар энэ гэрэн сархаа жижиг. Тэгэд хоостой галаад хэлээд байрлах юм байна. За амрагчдад зориулсан цамцаг гэр бас байна. Цамцаг гэр нь бас үзье. За энэ бол шалнаасаа халаалттай юм байна. Ингээд зан яав шиг гэсэн. Энд би бас нэг жоох ярих юм. Аа. За.
За өдрийн хоолндоо өхрийн шарсан хаврагддаг юм байна ингээд битүү хийж тийм тий. Бид нар зөндөө Монголын газруудаар явж Монголын аял жуулчлалд ямар хоол санал болгож байгааг судалж байгаа. Тэгээд энэ ширэлэл өхрийн хавраг бол өстой бүр үнэхээр гомдтой тийм. Ийм гоё соустай. Тэнцэрхэн бол ийм хоол захиалах хэрэгтэй байна. Энэ амралтын газар бас нэг гоё юм. Хаг наа хөвөн тийм галын тойрог байна. Сайхан гал түлээд хамгийн гол нь 100 ингээд гоё кино үзэж болох юм байна. Тэгээ савлуурт талаар. Ингээл сайн ч бас ингээд амралтаас жоохон халдаад ингээд хамт олон гэр бүлээр ингээд суугаад хаалганд идээд агаарт бас байж болдог юм булан бас бүтээсэн байна. Так хачаад уултаа талаар сайхан байна да. Агаар гэж болстой үнэхээр сайхан. Ямар сайхан байна. Яг харахгүй бол Монголын бас л гоё газруудын нэг бол энэ мөн биш үү? За энэ бас караоке гэж байдаг юм байна. Яа ч зэ. Олон хүн зориулагдсан. Том өрөө шүү. За бид аялахдаа дандаа өөрсдийнхөө гуцыг авч явж байгаа. Энэ бол яг л манай амралтын газрууд бол яг эсхий гуц тавьдаг. Тэгээд бид өөрсдийнхөө эсхий гуцтайгаа. Дээрээс нь амралтын газрын даавууг нь бохирдуулахгүй, дээрээс нь зөвхөн өөрийнхөө даавуутай явахыг үздэг. Тэгэхээр ингээ өөрийн даавуу хүнсний бүтээлэгтэй хүнслэг явахаар их амраад юм аа. За Баян Монголиагийн хорооны хоолнд маад одоо шницэл, за терияки дахиа бантан, за тэгээд би хувьдаа бол борцтой хуралтай шил авлаа. Тэгээ хоолны амт чанар бол үнэхээр сайхан байна. За өглөөний цайгаа уух гээд байж байна. Тэгээ Баян Монголиан гэдэг амралтын газрын одоо хоолны чанарт бол үнэхээр онц тавихаар байна. За ингээд бид нэр Баян Mongolians гэдэг амралтын газар гэр бүлүүдээр хүүхдүүд авч иж амраад хот руу буцаж байна. За Монголын олон аял жуулчлалын газруудыг үзсэн хүний хувьд бол энэ бол үнэхээр их гоё газар байна. За мэдээж тогтцолд байр эднээс гэдэг хамгийн гол нь ердөө энэ хоол гэдэг. Тэгээд хоолоор бол ялцчгүй онц тавихаар тийм газар байлаа. Тэгээд энэ болохоор тийм нэг олуулаа ирж архитектик газар биш. Энэ яг гэр бүлүүдээр ирэхэд их гоё. Тохиромжтой энэ газар биш. Өөр хүүхдэд дагуулж ирэхэд